Сайн бацхан үзэгчтэй Тэнгэр телевиз та бүхэнд шууд хүрж байна. Студид яг одоо гадаад мэдээний продюсер хөтлөгч Егема болон инх болгоноор ажиллаж байна. За яг 7 хүрэхгүй хоногийн өмнө инх болгон бит хоёрын студиэс үзэгч та бүхэнтэй мэдчилж байсан. Тухайн үед бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бүгд найрамдах Хятад ард улсад түүхэн айлчлал хийж олон улсын анхаарлыг татсан томоохон үйл явдал болж исэн бол яг одоо манай хойд хөрш Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин бүгд найрамдах Хятад ард улсад ажлын айлчлал хийж байна. За энэ талаар одоо дэлгэрэнгүй мэдээллийг үзэгч та бүхэнд Тэнгэр телевиз шууд хүргэх болно. За тэгэхээр энэхүү айлчлал өөрөө яг харахгүй одоо олон улсын анхаарлыг татж байгаа одоо мэдээлүүд нэг болоод байгаа л та тийм. Одоо яг чиний хэлсэнчлэн таны хэлсэнчлэн өнгөрсөн 7 хоногт ерөнхийлөгч Дональд Трампын айлчлалын дараа болж байна гэдгийг зарим судлаачид бол санамсаргүй зүйл биш ээ гэж үзэж байгаа жишээний зарим нь бол хоёр улс угаасаа л хоёр улсын ерөнхийлөгчид нэгэндээ ийм харилцан айлчлалыг хийдэг гэсэн ийм таамагтай байгаа тань хэрэг ач холбогдлын талаар илүү дэлгэрэнгүй ярил. Санамсаргүй тохиолдол биш гэдэгтээ бол яг би одоо судлаач гэх юм ч ашиг продюсер хүний зүгээс тэг одоо тайм хийдэг хүний зүгээс санал нийлж байгаа. Яагаад тэгэхээр мэдээч хэрэг бүгд найрамдахтад ард улсад бол олон улсын өндөр албан тушаалтай тэргүүнүүдийг ерөнхийлөгч нарыг те урьж авчирдаг. Ер нь айлчлал улс хоорондоо хийгддэг. Гэхдээ энэ удаад Хятад улс Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч урьсныхаа дараахан Оросын албаны улсын ерөнхийлөгч хүлээн авч байна гэдэг нь нөгөө талд Хятад улсын байр суурийг олон улсын тавцанд ямар байгааг харуулж байгаа юм онцлог үйл явдал болов уу гэж харж байгаа. Яагаад вэ гэхээр манай телевизээс ойр ойрхон ярилцлага өгдөг судлаач Дашаравдан өнгөрсөн даваа гарагтаас нэвтрүүлэгт орохдоо хэлжсэн л та. Энэ бол ерөөсөө Хятад улс энэ олон улсын хүчний тэнцвэрт одоо зөвхөн Америк Оросын албаны улс буюу хуучны Америк болон зөвлөлт гэдэг юм хоёр туйлд систем байсан гэдгийг үгүйсгэж олон туйлд системд орж байгаа. Үүнд ялангуяа Хятад улс бол одоо маш томоохон тоглогч болж байгаа гэдгийн илрэл юм а гэж хэлсэн нь бол яг зөв оновчтой одоо томьёол юм шиг санагдсан. За энэ удаагийн айлчлалын тухайд бас сая одоо таны асуусанчлан мэдээлэл хэлэхэд хоёр улсын хооронд буюу Хятад, Оросын хооронд сайн хөршийн найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ 2001 онд байгуулагдсанаас хойш 25 жилийн ойг тохиолдуулаад за мөн хоёр улсын хооронд стратегийн түншлэл бэхжсэний 30 жилийн ойг тохиолдлыг хийж байгаа гэдгээр бол онцлог байгаа. За айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн Орос Хятадын боловсролын жилийг нээх юм яслалд бол оролцох товтой нэгний ядлаа. За Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин бүгд найрамдах Хятад ард улсад бол албан ёсны айлчлал хийж байгаа гэж албан ёсны нэр томьёогоор бол явж байна. За энэ удаагийн айлчлалд маш өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчтэй хамт оролцож байгаа. Бид бүхэн санаж байгаа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд бол одоо томоохон бизнесийн ялангуяа томчуулалтайгаа ирж ирсэн бол Оросын албаны улсын ерөнхийлөгчийн хувьд ч гэсэн төрийн өндөр албан тушаалтуудынхаа хамт ирж байна. За мэдээч хэрэг энэ хоёр айлчлал маш чухал. Энэ олон улсад болж байгаа олон үйл явдал тодорхой нөлөө боддоор өгөх одоо боломжтой ийм айлчлалд учраас бид бас харьцуулаад яриад яваад байгаа гэдгийг үзэж та бүхэн ойлгоорой. Тэгээд тодруулах юм бол Оросын албаны улсын ерөнхийлөгчийн одоо ирж байгаа бүрэлдэхүүнд 5 шадар сайд, 8 сайд амбан захирагчид, за ерөнхийлөгчийн захиргаа болон банк томоохон бизнесийн төлөөллүүд бол багтаж ирж байгаа юм байна. За айлчлалын үеэр Оросын албаны улс болон бүгд найрамдах Хятад ард улс хилэлцээ хийсний дүнд нийт 40 орчим баримт бичигт гарын үсэг зургаар төлөвлөсөн. Энэ бол бага биш. Гэхдээ 40 орчим энэхүү баримт бичгийн дийлэнх нь бол худалдаа эдийн засгийн баримт бичиг байна гэдгийг бол шинжээч таамаглаж хэлж байгаа. За эндээс бас нэг анхаарал татах сонирхолтой ч гэх юм мэдээллийг үзэгч та бүхэнд хүргэх гээд Дональд Трампыг ирэхэд одоо ханжуун ухтаж авч ирсэн онгоцны буудалтыг онгоцноос ханжуун бол Хятад улсын улс төрийн төвчөөний байнгын орооны гишүүн бөгөөд одоо улсын дид даргын одоо ийм албан тушаалтай юм байгаа. Харин өчигдөр Владимир Путиныг Бээжинд газардахад Хятадын гадаад хэргийн сайд Ваны ухтаж авсан байна. За өнөөгийн Хятадын улс төрийн тавцанд Хятадын гадаад хэргийн сайд Ваныгийн бодит улс төрийн нөлөө одоо бодит нөлөө те илүү их байгаа бол Трампыг тосож авсан ханжууны албан ёсны дипломат ёслолын ирэмб нь бол илүү өндөр юм байна. Энийг сонирхолтой бас харьцуулт байх болов гэд бяцхан мэдээллийг бол дотоодын судлаач нараас өгсөн байгаа. За Ваныгийн хувьд гэх юм бол Хятадын коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн бөгөөд төв хорооны гадаад хэргийн ажлын албаны дарга буюу одоо гадаад хэргийн сайдын хувьд дипломат харилцааны гол шийдвэр гаргалт болон хэрэгжилтийг одоо хяналтандаа байлгаж Ши Жинпиний гадаад бодлогын багийнх нь яг гол бодит эрх мэдэлтэй хүн бөгөөд улс төрийн одоо маш
өндөр нөлөө бүхийн ийм албан тушаалтай юм байна. За харин Ханжууны хувьд өмнө нь сая хэлсэнчлэн улс төрийн төвчөөний байнгын орооны гишүүн байсан бөгөөд одоо улсын дэд даргын хувьар дипломат ёслолын зэрэг дэв ажлын туршлагаар бол илүү дээгүүр боловч улсын дэд дарга гэдэг албан тушаал нь одоо голчлон символик буюу те бэлэгдлийн бол ёслолын шинж чанартай байдаг учраас түүний яг бодлогод нөлөөлөх бодит нөлөөлөл нь ихээхэн суларсан гэж үздэг юм байна. Товчхондоо гадаад хэлбэр ёслолын ирэмбийг Ханжуунаар бодит эрх мэдэл жин нөлөөг ванигээр харж болно гэсэн. Яг энийг зүгээр шинжээчид юу гэж таамаглаж ярьж байна гэхлээр Трампыг хэн нухтаж авсан, Путиныг хэн нухтаж авсан бэ гэдэг дээрээс бас юм сонирхолтой харьцуулт бол хийгдээд байгаа. Энэ гэхдээ мэдээч хэрэг бол одоо бид нараас шууд аль биесээр тий яг ийм учраас ингэж ухтаж авч байна гэж хэлэхэд бол арай тохиромжгүй байх. Гэтэ бас их сонирхолтой тий мэдээлэл авч байна. За Путиний хувьд Ши Жинпинийг одоо эрхэм анд нөхрөө хэмээн энэхүү уулзалтыг урьдчилж хэлсэн бол Ши Жинпин хятадын ерөнхийлөгчийн хувьд бас хуучны анд нөхрөө тий одоо удаан жил зэрэгцэн оршиж байгаа стратегийн түнш орны маань анд нөхөр гэдэг утгаараас бие бинийгээ цолсон бас их сонирхолтой мэдээлэл байгаа. За энэ удаагийн айлчлалын цаг хугацааны хувьд зөвхөн Трампын дараач гэлтгүү ер нь их сонирхолтой үед харж байгаа. Тэр бол хоёр улсын одоо худалдаа 16.1%-аар өссөн. Эхний ялангуяа энэ 4 сард онгорсноос хойш юм бас өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад нэлээд өндөр өссөн ийм цаг үед болж байгаа гэдгээр онцлог болж байна. За Трампын айлчлалыг дахин иргэн сануулхад үр дүнгийн хувьд бол мэдээч хэрэг тодорхой асуудлууд дээр нэг ялангуяа хөдөө аж ахуй, худалдаа эдийн засгийн салбарууд дээр бол одоо гацаад байсан тодорхойгүй болоод байсан баримтчууд дээр талуудаас санал нэгдэж тодорхой ойлголцолд бол хүрсэн. Гэхдээ л яг тодорхой олон улсын бас яг ингээд хүлээлтийг биелүүлсэн тийм үр дүн бол гараагүй. Нэг талаас бас гарах ч боломжгүй л дээ. Яагаад гэхээр олон улсын томоохон энэ болж байгаа дайм өргөлдөөнүүд дээр талууд бол хоёр өөр талд гарсан байгаа даа шүү дээ. Тийм учраас Трампын айлчлалын томоохон үр дүнгүй байдал нь эргээд Путинийг одоо Путиний хятад хийж байгаа айлчлалаас бас томоохон хүлээлт үүсгэх ийм боломжийг Оросын албаны улсын талд өгж гинэ гэж Америкийн хэвлэлүүд бас мэдээлсэн бас их оновчтой томьёолол шиг бол санагдаад байгаа. За тэгээд үргэлжлүүлээд бас энэ удаагийн айлчлалын ач холбогдол ялангуяа Австралийн байдлын талаас л ярих зүйлс олон байна. Гэхдээ эхлээд бас яг энэхүү айлчлалын хөтөлбөрийн талаарх мэдээллийг их болгон өгөх бахтай CGTN-аас холбогдсон гэж мэдээлж байсан. За тэгэхээр өнөө өглөөний байдлаар бол өчигдөр орой 11 цагийн орчимд Владимир Путин газарсан байгаа Бээжинд. За өнөөдөр хоёр тал Владимир Путин болон Ши Жинпинээр одоо сүүлийн 1 жилийн хугацаанд одоо хоёр дахь удаа ингэж одоо уулзж байгаа одоо ийм одоо үйл явдлыг одоо болж байна. За тэгэхээр 2 хоногийн турш айлчна. За маргааш Владимир Путин нутаг ботно. За одоо энэхүү айлчлалын одоо хүлээгдэх үр дүн юу байна? За мөн хятадын хэвлэлүүдээс энэ талаар одоо энэ мэдээллийн одоо энэхүү үйл явдлын талаар хэрхэн мэдээлж байгаа талаар бас сонирхолтой байх болов гэж бодож байна те. Тэгэхээр яг манай CGTN агентлаг одоо хамтарч ажилладаг одоо агентлагийн зүгээс манайд одоо мэдээлэл ирүүлсэн байна. За одоо уулзалтын хүлээгдэж байгаа үр дүн ач холбогдол одоо зэргийн талаар CGTN агентлагийн сэтгүүлч бид нартай холбогдож одоо мэдээлэх болно. CGTN агентлагийн зүгээс бол холбогдно. За тэгэхээр яг хоёулаа айлчлалынхаа талаар бас нэг одоо анхаарал татж байгаа нэг чухал сэдв байгаа нь өөрөө хоёр улсын хоорондын эдийн засгийн харилцаа холбоо хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэг одоо мэдээллүүд байгаа тийм. Тэгэхээр хоёр улсын худалдааны одоо эргэлтийг харахаар яхаа аргагүй сүүлийн 5 жилийн хугацаанд бол огцом одоо ийм нэмэгдсэн байдалтай байгаад байна. За яг нарийн та харуул 2020 оны үед бол одоогоос 5-6 жилийн өмнө одоо ойролцоогоор худалдааны эргэлт 108 тэрбум, одоо доллараар бол 108 тэрбум, за юанаар 8.5 их 80, за 734 тэрбум юан, за рублээр бол 8.5 их 80 ийм хэмжээтэй байсан бол за 5 жилийн хугацаанд 2025 оны одоо эцэс гэхэд бол энэ хэмжээ огцом нэмэгдсэн байна л та. Худалдааны эргэлт бол 2 дахин нэмэгдсэн дүнтэй харагдаж байна. 228
тэрбум $. За энэ нөр юанаар бол 1.55 их найд, рублээр 18 их найд ийм том хэмжээ байгаа. За өөрөөр 2025 онд бол огцом нэмэгдсэн байгаа өмнөх оноос харьцуулбал өмнөх оноос 6.9%-аар болон нэмэгдэж байсан юм байна. За тэгээд ерөнхийдөө одоогийн байдлаар харахаар Хятад улс өөр Орос улбаны улсын хамгийн том худалдааны түнш нь бол болцоод байгаа. За гэхдээ яг Оросын экспортын гол хэсгийг мэдээж одоо нефт, газрын тоосны бүтээгдэхүүнүүд, байгалийн хийд, нүүрс эзэлж байгаа. Нөгөө талаас Хятадын экспортын гол хэсгийг бол автомашин, ажилтнуудын одоо тоног хөөрөмжүүд, электроник хэрэгслүүд бол төлхөө эзэлдэг юм байна. Яг харахгүй Хятад улс зөвхөн Орос руу ч гэлтгүй ер нь дэлхийн зах зээлд одоо энэ чиглэлүүдээр цахилгаан автомашин, робот, хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн одоо тоног хөөрөмжүүд гээд тэргээр одоо шинэ технологи, дэвшилтэд технологийн салбарт бол тэргүүлж байгаа улс яг харахгүй юм учраас экспортын дийлхэн хэсгийг эдгээр бүтээгдэхүүнүүд эзэлж байгаа юм болов. Нөгөө талаас бас Орос улс мэдээж дайнд ажинтай байгаа улс те. Дайны үед барууны хоригуудад бол нэлээд өртөж байгаа тийм. Үүнтэй холбоотойгоор бол харахгүй ажилтнуудын тоног хөөрөмж технологи дээр Хятад улсаас их юм бас хамааралтай байгаад байна гэсэн ийм төр зургийг хоёр улсын худалдааны нөхцөл байдлаас бол ингэж харж болохоор байна. За тэгээд 2024 онд гэхэд бол бас нэг сонирхолтой статистик байгаа нь Оросын автомашины зах зээлийн 60%-ийг бол Хятад улсын брэндүүд технологийн машин үйлдвэрлэгч компаниуд бол эзэлж байгаа юм байсан юм байна. За 2025 оны байдлаарх мэдээлэл бол хараахан байхгүй. За тэгээд бас нэг сонирхолтой мэдээлэл нь Орос болон Хятад улс хоорондоо худалдаагаа доллараар олон улсууд бол хөвчлэн доллараар гадаад худалдаагаа хийдэг тийм. Тэгэнгүүт яг манай хоёр улс хоёр хөрш байна. Рубль, юанаар өөрсдийнхөө мөнгө тэмдэгтүүдээр бол худалдаагаа түлхүү хийдэг. За энэ ч өөрөө сүүлийн жилүүдэд огцон бас нэмэгдэж байгаа. Магадгүй энэ дайнд ажин олон улсын политикийн нөхцөл байдлуудаас нөлөөлсөн баг. Одоогийн байдлаар бол худалдааны 90% нь рубль болон юанаар хийгдэж байгаа гэсэн ийм мэдээлэл бол байгаа юм байна. За тэгээд бас нэг сонирхолтой үнцэг байна гэхээр хөрөнгө оруулалтын тухай мэдээлэлүүд байна. Сүүлийн жилүүдэд харахаар 2000-ад оны үед бол харьцангуй нэг нэгнээсээ болгоомжилсан огцом нэмэлт өсөлт харагдахгүйгээр хөрөнгө оруулалтын салбарт ийм өөрчлөлтүүд нөхцөл байдал хийм байсан бол за 2024 оны байдлаар 425 тэрбум $. Хүртэл бол өссөн байна. Энэ нөрөө сүүлийн жилүүдийн хамгийн өндөр өсөлтөнд бол тооцогдож байгаа. Тэгээд бас л яг худалдааны салбартай адилхан хөрөнгө оруулалт өсөж байгаа салбаруудыг харахаар мөн л адил харахгүй эрчим хүчний зах зээлийг бас дахиад ярих хэрэгтэй болж байна. Байгалийн хий, нефт, нэмээд автомашин, логистик, ажилтнуудын тоног хөөрөмжүүд, тэгээд төлбөр тооцооны систем зэрэг иймэрхүү салбарууд дээр бол хөрөнгө оруулалтаа өссөн хэвээрээ байгаа. Өсөж огцом өсөж байгаа гэсэн. Тэгээд хоёр улсын магадгүй хамтарсан томоохон төслүүдээс дурдж болж байна. За үүнд яг эрчим хүчний гэвэл Сибирийн хүч нэг болон хоёр төслүүд яригдж болно. За мөн Ямалын байгалийн шингэрүүлсэн байгалийн хоолойн төсөл, за нэмээд Арктикийнх, за тэгээд хамгийн сүүлд ярьж байгаа Сибирийн хүч хоёр бол хараахан яг ажил хэрэг болоогүй байгаа ч гэсэн хоёр улсын хооронд баримтчдын нь бол нэлээд эрчтэй яригдж байгаа болов гэсэн ийм хүлээлттэй байна. За мөн Орос улбаны улсын талаас ч гэсэн энэ хэлэлцээрийг эцсийн шатанд гарч байгаа гэсэн ийм мэдээлэл өнгөрсөн оны 12 сард бол Кремлээс өгсөн байлаа. За Сибирийн хүч хоёр төслийн талаар дэлгэнгүй ярихаас өмнө манай CGTN агентлагийн сэтгүүлчийн илтгэсэн мэдээллийг үзэж та бүхэнд хүргэе. Энэ бол яг энэ Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний Хятад айлчилж байгаа айлчлалын талаарх ерөнхий мэдээлэл ярилцах сэдвүүд хийгээд Хятад улсын хэвлэл мэдээлэл хэрэгсэд хэрхэн мэдээлж байгаа хүлээлт ямар байгаа талаарх дэлгэрэнгүй яг бодит газар дээр байгаа их сурвалж мэдээлэл юм аа. 2010 онд бүгд найрамдах Хятад улсын дэд аргаар ажиллаж байсан Ши Жинпинг Москва хотод айлчилж тухайн үеийн Орос улбаны улсын ерөнхий сайд Владимир Путинтэй анх удаа албан ёсоор уулзсан гэж үздэг. Тухайн үед Хятад улс Ши Жинпинийг ирээдүйн удирдагчаар бэлтгэж байсан бол Владимир Путин Орос улбаны улсын улс төрийн хамгийн нөлөө бүхий хүн байлаа. Анхны уулзалтын үеэр хоёр тал эрчим хүч, худалдаа, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцсон бөгөөд энэ нь ирээдүйн ойр харилцааны эхлэл болсон юм а. 2013 онд Ши Жинпинг бүгд найрамдах Хятад улсын даргаар сонгогдсныхоо дараа хамгийн анхны гадаад айлчлалаа Орос улбаны улсад хийсэн нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж байв. Москва хотод болсон тэрхүү айлчлалын үеэр Владимир Путин, Ши Жинпинг стратегийн иж бүрэн түншлэлээ шин түвшинд гаргана гэдгээ зарлаж байв. Энэ үеэс эхлэн хоёр удирдагч байнгын уулзалт хийдэг болсон бөгөөд жил бүр олон улсын чуулган, төрийн айлчлал, бүс нутгийн уулзалтуудын үеэр тогтмол уулздаг болсон.
Кримийн асуудлын дараагаар барууны улс орнууд Орос улбаны улсын эсрэг хориг тавьж эхэлсэн. Үүний дараа Владимир Путин Хятад улстай илүү ойртох бодлогоо эрчимжүүлсэн гэгддэг. Тухайн жилд Шанхайд болсон уулзалтын үеэр Орос Хятад 400 тэрбум $, үнэлгээтэй байгалийн эхийн маш том гэрээнд гарын үсэг зурсан. Энэ бол Сибирийн хүч хийн хоолойн төсөл. Энэ үед Сибирийн хүч хийн хоолойн төсөл эхэлж, энэ нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны хамгийн том билэгдэл болсон. 2015 онд Ши Жинпинг Москва хотод болсон дэлхийн 2 дугаар дайны ялалтын 70 жилийн ойн баярын парадад оролцсон байдаг. Харин Владимир Путин мөн онд Бээжинд болсон Хятадын ялалтын баярын парад ч гэсэн оцсон. Энэ үеэс хоёр улсын цэрэг батлан хамгаалахын хамтын ажиллагаа эрс идэвхжиж хамтарсан сургуультууд нэмэгдсэн байдаг. 2017-оос 2019 оны хооронд Владимир Путин Ши Жинпинг нарын харилцаа улам ойрсон гэж олон улсын ажиглагчид үздэг. Владимир Путин Ши Жинпингийг хамгийн ойрын итгэл найз гэж тодорхойлж байсан бол Ши Жинпинг Владимир Путиныг хамгийн сайн найз хэмээн нэрлэж байв. Тэд олон улсын эдийн засгийн форум, Шанхай хамтын ажиллагааны байгууллагын уулзалт, БРИКС-ийн чуулган зэрэг бараг л бүх томоохон арга хэмжээндээр уулзаж байлаа. 2019 онд Ши Жинпинг Орост төрийн ажил хийх үеэр Владимир Путин түүнд Оросын хамгийн өндөр шагналуудын нэг болох найрамдлын хотон гартуулсан байдаг. Харин Ши Жинпинг Владимир Путиний төрсөн өдрөөр зайрмаг бэлэглэж байсан тухай яриа хүртэл олон улсын хэвлэлүүдэд гарч байлаа. Энэ хоёр удирдагчийн хувийн харилцаа ямар дотн болохыг илэрхийлж байгаа юм. 2020 онд ковидын цар тахлын улмаас бичлэн уулзалт хийх нь багассан ч хоёр тал захин уулзалтуудыг тогтмол хийж байлаа. Тэд Америк нэгдсэн улс болон өрөндийн орнуудын нөлөө нэмэгдэж байгаа асуудал, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, вакцины хамтын ажиллагааны талаар ярилцаж байсан. 2022 оны 2 дугаар сард Владимир Путин Бээжингийн өвлийн олимпийн нээлтэд оролцохоор Хятад улсад айлчилсан нь дэлхийд даяар анхаарал татсан байдаг. Энэ үеэр хоёр тал хязгааргүй түншлэлийн тухай хамтарсан мэдээлэл гаргасан юм. Тэд НАТОгийн тэлэлтийг шүүмжилж дэлхийн шинэ дэг журмын тухай ярьж байв. Гэвч хэдхэн 7 хоногийн дараа Орос Украинд цэргийн ажиллагаа эхлүүлсэн нь дэлхийн улс төрийг бүхэлд нь өөрчилсөн. Украины дайны тухайд Хятад улс төвийг сахисан байр суурьтай байдаг. Ши Жинпинг 2023 онд Москвад төрийн ажил хийж Владимир Путинтэй Кремльд уулзаж байв. Тухайн үед Ши Жинпинг 100 жилд нэг удаа тохиох өөрчлөлтүүд дэлхийд дахинд яг одоо өрнөж байна гэж хэлсэн нь олон улсын анхаарлыг татсан юм. Владимир Путин ч гэсэн Хятадын дэмжлэг Оросд чухал байгааг онцолж байлаа. Үүний дараа 2024 онд Владимир Путин дахин Бээжинд айлчилж Ши Жинпингтэй уулзсан. Энэхүү айлчлал нь Владимир Путиний шинэ бүрэн эрхийн хугацааны дараах анхны томоохон гадаад айлчлал байсан учраас онцгой ач холбогдолтой гэж үздэг. Хоёр тал худалдаа, эрчим хүч, технологи, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж, барууны хориг арга хэмжээний нөхцөлд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээ мэдгдсэн юм. Өнөөдрийн байдлаар Владимир Путин Ши Жинпингээр 40 гаруй удаа уулзсан гэх тооцоо байна. Энэ нь орчин үеийн дэлхийн удирдагчдын хамгийн ойр, доктортой харилцаануудын нэгт тооцогдож байна. Тэдний уулзалтууд зөвхөн хоёр улсын асуудал биш, Америк, Хятад, Орос, Украин, Тайван, эрчим хүч, дэлхийн эдийн засгийн ирээдүйтэй шууд холбоотой гэж хинжээжид үздэг. Хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлж, дэлхийд дахны доктортой байдлыг бэхжүүлэхийн төлөө Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин төрийн айлчил хийхээр Бээжин хотод хүрэлцэн ирлээ. Айлчлалынхаа өмнө хийсэн дүрс бичлэгийн мэдээлэлдээ Владимир Путин Орос Хятад хоёр хамгийн чухал салбаруудад хамтын ажиллагаагаа хамтран урагшлуулж ирснийг онцолсон байна. Мөн хоёр орны ард түмний харилцан ойлголцол улам гүнзгийрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Владимир Путин бүгд найрамдах Хятад улсын дарга Ши Жинпингийн урилгаар айлчилж байгаа юм а. Хоёр улсын төрийн тэргүүнүүд хоёр талын харилцаа, төрөл бүрийн салбарын хамтын ажиллагаа, мөн олон улс болон бүс нутгийн асуудлаар санал солилцсноо. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр орны ерөнхийлөгчид бүгд найрамдах Хятад улсын зүүн хойд нутгийн Харбин хотод болсон Хятад Оросын Экспогийн 10 жилийн ойд зориулан баярын цагтл хийлгээсэн юм а. Ши Жинпинг хэлэхдээ хоёр улс газар зүйн ойр байдал болон харилцан давуу талдаа түшиглэн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх ёстой гэж онцолжээ. Хятад улс Оросын хамгийн том худалдааны түншээр 16 жил дараалан нэрлэгдэж байна. Хоёр орон худалдаа, эрчим хүч, соёл, дэд бүт зэрэг салбарын хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжлүүлсээр байгаа юм а. Улс төрийн өндөр түвшний харилцан ихтгэлцэл тулгуурлан Владимир Путиний энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг шин түвшинд хүргэж дэлхийд дахинд эерэг эрч хүч нэмнэ гэж Хятадын тал үзэж байна. Жао Юнхвэ, CGTN, Бээжингээс мэдээллээ.
За Орос Украины дан эхэлснээс хойш Оросын албаны улс сая их болгоны хэлсэнчлэн барууны ялангуяа Европын улс орнуудын хоригдол хийх өртсөн. Үүнээс болоод яг Европ дахь өөрсдийнхөө одоо ялангуяа хийнтэй эрчим хүчний гол экспортуудаа бол ингээд хоригтой тулахад буюу гацалтанд ороход нөлөөлсөн. Ийм учраас сүүлийн 4 жил Оросын албаны улсын хувьд Европын одоо худалдаа авагчдыг нь Хятад болон Энэтхэг гэсэн хоёр хөгжингөө Хятад улс ч одоо хөгжсөн орн гэдэг томьёолд орчихсон тийм эзлэх болсон. Өөрөөр хэлэх юм бол Хятад улс бол Оросын хувьд экспортын хувьд ч тэр импортын хувьд ч тэр голлох түншин байсарч ирсэн. Сүүлийн 4 жилд бол ерөөсөө бүр яг гол түншин болсон. Тийм ч учраас энэ удаагийн айлчлалын одоо маргаангүй хамгийн гол сэдэв бол Сибирийн хүч хоёр төслийн тухай асуудал байгаа даа. Энэ төсөл энэ яриа ер нь энэ удаагийн уулзалт Дональд Трамп болон Ши Жинпингийн уулзалтаас ч илүү Монгол улсад одоо хамаатай гэж хэлчихэд бол буруутахгүй байна. За Сибирийн хүч хоёр төслийн тухайд гэх юм бол Монголын газар нутаг дэвсгэрээр дамжин Оросын албаны улсаас бүгд найрамдахад ард улс руу одоо хий дамжуулахын төсөл шүү дээ. За энэ төсөл хэрвээ амжилттай болох юм бол Оросын албаны улсын хувьд хийн экспорт нь бол одоо бараг 2 дахин нэмэгдэх жах уу. Маш Оросын албаны улсад бол нааштай хэрэгтэй төсөл байгаа даа. Гэвч Хятадын тал дээр нь гацчихад байгаа. Яагаад вэ гэхээр хийн үн дээр тохиролцож чадаагүй болмаас Хятадын тал өнөө хүртэл энэ төслийг одоо урагшлуулахад бэлэн гэсэн ийм байр суурь илэрхийлэг байгаа. Ер нь тодорхойгүй байр суурьтай байгаа. Гэхдээ тодорхойгүй байгаа нь Хятадын талд илүү давуу талтай. Яагаад гэвэл Хятад улс сүүлийн жилүүдэд нэг ялангуяа эрчим хүчнийхээ их усүрийг солонгоруулж байгаа. Тийм ч учраас Хятад өөр боломжууд байгаа учраас ер нь энэ төслийг ингэж одоо удаан буюу нэг талаас гацаах Хятадын талд ч гэсэн өөр боломжуудыг одоо бий болгох гэдэг илүү ашигтай. Энэ бол Хятадын талд ашигтай гэсэн. За Хятадын тал Оросын дотоодын зах зээлийн үнэтэй ижил хямд үнээр хий авах сонирхолтой байгаа гэсэн мэдээлэл бол байгаа. За энэ нь Европын зах зээл дээрх өнөөгийн ханшаас 12 дахин бага буюу Хятад улс одоо төлж байгаа үнээс бол 5 дахин бага үн юм байна. За Оросын албаны улсын хувьд бол ийхүү Хятадаас бол ихээхэн хамааралтай байгаа. Тийм ч учраас зөвхөн одоо Сибирийн хүч хоёр төсөлж хэлтгүү ер нь худалдаа эдийн засгийн хувьд маш олон одоо сая хэлсэнчлэн 40 баримт бичигт гарыг өсгөх зурна гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ талаас Оросын албаны улсын ер нь эдийн засгийн худалдаа эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа юм бэ? За Оросын албаны улсад бол яхаа харахгүй эдийн засгийн дайны нөлөө бол нэлээд орж ирээд байна л да. За одоогийн байдлаар Оросын албаны улсын за нийт одоо дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 40%-ийг бол батлан хамгаалах зардал холбооны дотоодын бүтээгдэхүүн биш уучлаарай. Холбооны төсвийн одоо засгийн газрын төсвийн 40%-ийг бол батлан хамгаалах болон аюулгүй байдлын зардлууд эзэлж байгаа гэсэн ийм одоо мэдээлэл статистик байна. За энэ нөр бол 16-аас 17 их найд рубль яригдж байгаа гэсэн үг. За тэгээд одоо мөн энэ бол 2025 оны төсөв. За 2026 онд энэ төсвийг улам цааш нь нэмэгдүүлнэ гэсэн ийм төлөв байдал хүлээлттэй байгаа. За тэгээд бас яг хаа дайны нөлөөний улмаас өөр одоо олон статистикуудыг дурдж болно. Одоо тухайлбал инфляц дээр 8-аас 10% дээр 10% болтол одоо өссөн байдалтай байна. Мөн Төв банкны бодлогын хүү одоо инфляцийг одоо тогтоон барих нэг одоо арга хэмжээнүүдийн нэг. За одоогийн байдлаар бол бүр 17-оос 21% гэж одоо интервалд хэлбэлцэж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Яг бодлогын хүү 17-оос 21% байна гэдэг бол нэлээд өндөртөө тооцогдно энэ том эдийн засгийн индекстэй улсын хувьд. Яг хөгжингүү улсуудын хувьд бодлогын хүү олон инфляц нь аль нь харьцангуй 5-аас доош ч юм уу те 5% хэлбэлцдэг. Харин яг дайны улмаас одоо хэрэглээгээс илүү батлан хамгааллын салбартаа илүү их зардал өгж байгаа учраас эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна уу та гэсэн ийм дүгнэлтүүдийг бол эдийн засгчид өгж байгаа. За тэгээд 2025 оны байдлаар бол дотоодын нийт бүтээгдэхүүн нь 215 их найд рубльд бол хүрэх юм төлөвтэй байгаа юм байна. Гэхдээ энэ яг их хэмжээнд өссөн хэмжээ. Их хэмжээнд одоо тооцоолж иж магадгүй. Гэхдээ энэний дийлэнх хувь нь бас одоо батлан хамгаалах салбарын үйлдвэрлэл хөрөнгө оруулалт орж байгаа гэдгийг бас анхаарах хэрэгтэй байна. За тэгээд яг хуу барууны шинжээчид барууны одоо хэвлэлүүд одоо мэдээж яг Украины дайнаас гэдэг ч юм уу олон улсын асуудлуудаас болоод магадгүй баястай мэдээллүүдийг өгч иж магадгүй одоо яг нэг талыг барьсан тийм мэдээллүүдийг өгч иж магадгүй. За тэдгээр мэдээллүүдийг одоо хайлт харуул яг Орос улсын эдийн засаг хүнд байна, хэцүү байна гэж байгаа. Гэхдээ Владимир Путин болон за түүний одоо засаг захиргааныхан бол эдийн засгийн нөхцөл байдал хэвийн тогтвортой үргэлжилж байгаа гэсэн ийм мэдээллийг өгж байгаа цаг тухайд. За тэгээ нөгөө тал яхаа Хятад улсын эдийн засагч гэсэн харьцангуй доктортой гэсэн одоо мэдээллийг баригчид өгж байгаа. Гэхдээ хөрөнгөний зах зээл за нэмээд ажилгүйдэл гэдэг хоёр зүйл бол эдийн засагт нэлээд тулгамдсан ийм том асуудлууд бас болоод байна л та.
За нэмээд одоо сая энэ сүүл 2 сарын 28-нд Ираны дайн ихсэнтэй холбоотойгоор бол эрчим хүчний одоо нийлүүлэлт нь тасалдахгүй гэсэн ийм болгоомжлол байгааг бол үүсгэж болохгүй. Тиймдээ ч яг энэ удаагийн одоо энэ Владимир Путиний уулзалтын үеэр Орос улбаны улсаас нефтийн нийлүүлэлтэд нэмэгдүүлэх одоо эсвэл одоо урт хугацааны доктортой байна нийлүүлэлтэд хийнэ гэсэн ийм баталгааг эрэлхийлж магадгүй гэсэн ийм мэдээлэл бол байна. Одоо хүлээлт бол байна. За тэгээд яг манай Монгол улсын хувьд хоёр хөршийнхөө дунд байрлаж байгаа өөр ямар нэг улстай хөрш одоо биш учраас энэ хоёр улсын эдийн засагт анхаарах нь бол зүй зохистой хэрэг яхаа аргагүй мөн. За тэгээд худалдааны хувьд ч гэсэн эрчим хүчний салбартаа одоо Орос улстай. За харин эдийн засаг одоо арай илүү одоо хэрэглээ талдаа бол Хятад улсаас одоо хамааралтай байгаа л одоо шууд хамааралтай. Аль нь худалдаан дээр хамааралтай. Яг худалдааны одоо юун дээр худалдаа хийгээд байна гэдгийг харах юм бол Оростой мэдээж эрчим хүч одоо нефт шатхуун гэдэг ч юм уу. Нөгөө талдаа Хятадтай бол яг хэрэглээний бараа бүтээгдэхүүн, технологийн бараа бүтээгдэхүүн. За нэмээд одоо нүүрс гэсэн ийм зүйлсүүд дээр худалдаа илүү түлхүү хийж байгаа. За тэгэхээр яг манай Монгол улсын хувьд одоо энэ хүү одоо хоёр хөрштөөгөө ямар одоо дипломат харилцаатай байдаг вэ гэдэг мэдээлэл бас чухал болов гэж бодож байна. Тэгэхээр үргэлжлүүлэн та бүхэнд Монгол улс болон Хятад улс, Оросын холбооны улс зэрэг одоо эдгээр улсуудын хоорондох дипломат харилцаа яг хизэнээс эхэлсэн одоо дипломат харилцааны уур амьсгал ямар байгаа вэ гэдэг талаар одоо мэдээлэл үргэлжлүүлэх хүргэе. Монгол, Хятад, Орос гэсэн гурван улсын харилцаанд түүх, газар зүй, эдийн засаг, аюулгүй байдлын хувьд салшгүй холбоотой байдаг. Монгол улс нь хоёр их гүрний дунд оршдог онцлогтой учраас Монгол улсын гадаад бодлогод Орос, Хятадтай тэнцвэртэй, доктортой харилцаа хамгийн чухал тооцогддог. Монгол, Оросын дипломат харилцааны тухайд 1921 онд ардын хувьсгалын дараа эхэлсэн. Зөвлөлт холбоот улс Монголын тусгаар тогтнолыг дэмжсэн анхны орнуудын нэг болж байв. Социализмын жилүүдэд хоёр улс төр эдийн засаг, батлан хамгаалах салбарт маш нэгт хамтарч ажилласан. Улаанбаатар, Төмөр зам, Эрдэнэ үйлдвэр, Дархны ажил дүүрийн бүс зэрэг Монголын томоохон бүтээн байгуулалтууд зөвлөлтийн оролцоотой байгуулагдсан байдаг. Харин Монгол, Хятадын дипломат харилцааны тухайд 1949 онд Бүгд найрамдах Хятад улс байгуулагдсны дараа албан ёсоор эхэлсэн. Сүүлийн 30 гаруй жилд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй өссөн. Өнөөдөр Хятад улс Монголын хамгийн том худалдааны түнш болоод байна. Монголын нүүрс, зэс зэрэг уулуурхайн бүтээгдэхүүний дийлэнх нь Хятадын зах зээл рүү экспортлогддог. Владимир Путин болон Ши Жинпин нарын үед Монгол улстай харилцаа илүү идэвхжсэн гэж ажиглагчид үздэг. Владимир Путин Монгол улсад олон удаа айлчиж стратегийн түншлэлийг өргөжүүлэх асуудлуудыг ярьж ирсэн юм. Тухайлбал эрчим хүч, шатхуун, төмөр зам, байгалийн дамжуулах төслүүдийг энд тооцож байна. Оросоос Хятад руу чиглэх Сибирийн хүч 2 хийн хоолой Монголын нутгаар дамжин өнгөрөх боломжийн талаар сүүлийн жилүүдэд ихээхэн яригдж байгаа. Харин Ши Жинпиний тухайд Монгол улсад 2014 онд төрийн ажил хийж байсан нь Бүгд найрамдах Хятад улсын төрийн тэргүүний 11 жилийн дараах айлчлал болсон юм. Тэр үеэр хоёр улс иж бүрэн стратегийн түншлэл тогтоож, худалдаа, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай, зам тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байдаг. Мөн Хятадын бүс ба зам санаачилгыг Монголын талын зам хөтөлбөртөө уялдуулах асуудалч гэсэн ийнүүд яригдж эхэлсэн. Монгол улс нь Орос, Хятадтай гурван талд хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зордгоо. 2016 онд Ташкент хотод болсон дээд хэмжээний уулзалтаар гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр батлагдсан юм. Энэ хүрээнд төмөр зам, авто зам, эрчим хүч, худалдаа, хил гайлын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилт тавьсан.
Сүүлийн жилүүдэд геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж, Орос өрөндийн харилцаа хурцдсан ч Монгол улс хоёр хөрштэйгөө найрсаг харилцаагаа хадгалах бодлогоо үргэлжлүүлж байна. Нэг талаас Орос Монголын эрчим хүч шатхууны голд нийлүүлэгч хэвээр байгаа бол нөгөө талаас Хятад улс Монголын эдийн засгийн хамгийн том зах зээл хэвээр байна. Ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх 2022 онд Самарканд хотод болсон Шанхай хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын үеэр Владимир Путин болон Ши Жинпин нартай уулзаж, гурван улсын эдийн засгийн коридор эрчим хүч худалдааны асуудлаар санал солилцсон байдаг. Мөн 2024 онд Астанад болсон Шанхай хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр дахин уулзаж, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ярилцсан. Хамгийн сүүлд 2025 онд ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх Бээжин хотод болсон Хятадын цэргийн парадад оролцсон нь хоёр улсын улс төрийн харилцаа өндөр түвшинд байгааг харуулсан үйл явдал болсон юм. За тэгэхээр өргөжлүүлэн бас яг дипломат харилцаа гэдгээс гадна хоёр улсын хоорондын эдийн засгийн бодит тоо баримтууд бас хэрэгтэй байх тийм мэдээлэлүүд сонирхолтой баг. За Монгол улсын болон Хятад улсын худалдааны хэмжээ бол 2025 оны эцсийн байдлаар худалдааны эргэлт 18.7 тэрбум $д хүрсэн байна л да. За энэ нөрөө болохоор Монголын нийт гадаад худалдааны 69.9%-ийг эзэлж байгаа. Яг эх онд энэ жил худалдааны эргэлтийг 20 тэрбумд хүргэнэ гэсэн $10 хүргэнэ гэсэн ийм таамаглал төсөөллүүдээс эдийн засгчид хийж байгаа. За тэгээд яг Монголын Хятад руу гаргадаг гол экспорт бол мэдээж нүүрс, гисийн баяжмал, төмрийн хөдөр уул уурхайн бараа бүтээгдэхүүнүүд бол байгаа. За яг буцаагаад Хятадаас манайх авж байгаа экспортын дийлэнх нь яг хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд, за яг зарим боловсруулсан уул уурхайн бүтээгдэхүүнүүд бол орно. За тэгээд Монголын нийт экспортын 90 гаруй хувь нь бол Хятад улс руу гардаг. За тэгээд экспортын дотроо 70 гаруй хувь нь бол яг нүүрс, за тэгээд зэм баяжмалуудаа саний дурдсан уул уурхайн бүтээгдэхүүнүүд байдаг гэсэн үг. За харин буцаад яг Монгол болон Орос улбаны улсын худалдааны талаар бас товчхон мэдээлэл өгвөл Монгол улсын импортын 23% нь 23-аас 26%-ийг бол Орос улбаны улс бүрдүүлдэг юм байна. За үүнийх нь мэдээж онцлог хэсгүүд нь яг аргагүй шатхуун, дизель түлш, за эрчим хүчний дэдгээр бүтээгдэхүүнүүд. За тэгээд яг хүнс бордоо зэрэг орд юм байна. Тэгээд яг Монголын шатхууны хэрэглээний ихэнх хэсгийг саний дурдсан статистикаас Орос улбаны улс нийлүүлдэгэ гэдгийг харж болохоор байгаа. Тэгээд зарим жилүүдэд бас бензин болон дизелийн импортын 80-аас 90% хүртэлх хувийг бас Оросоос авдаг байгаа юм тооцоололууд бас байдаг. Тэгээд мөн цахилгааны импортер ч гэсэн Оросоос бол ихэнх Монгол улс хамааралтай байгаа. Ихэнх цахилгааны тодорхой хэсгийг бас Орос улбаны улсаас авдаг. За нэг иймэрхүү бол статистик мэдээллүүд байна. За тэгэхээр яг Монгол улсын хувьд хоёр хөршийнхөө дунд хэрхэн энэ хоёр улстай хэрхэн тогтвортой харилцах вэ, хамтын ажиллагаагаа хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдэг бол монголчуудын хувьд илүү сонирхол татах сэдв баг. Бас нэмээд олон улсын давцан дээр бол энэ хоёр улсын харилцаа холбоо, хамтын ажиллагаа бас нэлээд чухал ач холбогдолтой байгаа тийм. Тэгэхээр бас олон улсын геополитикийн асуудлууд, мөргөлдөөнүүд үргэлжлүүлж байгаа хүсмэл байгаа ийм үед манай хоёр хойд хөрш болон урд хөрш маань ямар байр суурьтай байдаг юм бол гэдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл. Монголтой холбож хэлсэндээ нэмж хэлэхэд манай улсын хувьд 2011 оны гадаад бодлого үзэл баримтлалын баримтч байгаа. Энэ үзэл баримтлалт бол ерөөсөө хоёр хөрш, мөнхийн хөрштэй хоёр хөрштэйг бол байнгын номер 1-т гадаад бодлогын тэргүүлэх чиглэл. 3 дахь хөрш буюу 3 дахь хөршийг тэргүүлэх чиглэлд Америк нэгдсэн улс орж байгаа. Тэгэхээр ер нь манай улсыг тойроод яваад байгаа энэхүү томоохон дэлхийн хөгжингөө орнуудын тэргүүнүүдийн айлчлал бол тодорхой хэмжээгээр за ялангуяа одоо болж байгаа энэ айлчлал манайд бол шууд хамааралтай ч гэж хэлжгээд болно. Тэгэхээр бол бид бас яалтчгүй анхаарах ёстой ийм айлчлал болж байгаа гэдгийг бас дахин онцлмоор байна. За олон улсын хувьд бол мэдээч хэрэг яг одоо дэлхийд дахин гүрнүүдийн оролцсон хоёр том дайн харамсалтай өрнөж байна. Энэ бол Орос Украины дайн болон Америк нэгдсэн улс болон Израилийн хамтарсан Ираны эсрэг дайн. Оросын улбаны улсын хувьд энэхүү хоёр дайнд ямар байр суурьтай байна вэ? Энэ нь эргээд Хятад болон Америк нэгдсэн улстай харилцаанд нь хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуултууд гарч ирж байгаа. Америк нэгдсэн улс болон Хятад улсын хувьд одоо эдгээр өрнөж байгаа дайн дээр сая хэлсэнчлэн ширээний хоёр талд сууж байгаа учраас хэдий Хятад улс төвийг сагсан зуучлагчиж явж байгаа ч ер нь ширээний нөгөө талтайгаа гэдээ бас хэлж болох байгаа учраас эдгээр асуудлаар тодорхой санал нэгтгэхэд бол угаас бэрхшээлтэй. Ер нь баг боломжгүй шахав. Харин Оросын улбаны улс болон Хятадын хувьд арай өөр. Ягаад гэвэл эдгээр дайн дээр Америк нэгдсэн улстай харьцуулахад харьцангуй нэг ширээн дээр сууж байгаа. Нэг талд. За энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл дэлгэрүүлж та бүхэнд хэлье. Хөтөлбөрийн ихэнд хэлсэнчлэн
Путиний айлчлал Трампын дараа ерөөсө хэдхэн хоногийн дараа болж байгаа бол ерөөсө санамсаргүй тохиолдол биш. Энэ бол хятад улсын хувьд өөрсдийн одоо байр суурийг дэлхийд дахинд баталж харуулах гэсэн. Нөгөө талаас энэ хоёр улстай харилцах одоо хамгийн ийм тохиромжтой энэ тэнцвэртэй улс гэдгээд баталж нотлсон ийм үйл явдал болж байгаа. Путиний хувьд гэх юм бол Америкчуудад буюу Дональд Трампт яг Америкийн нэгдсэн улс хятад бол ингээд ирээд айлчилж болно. Гэхдээ Оросын холбооны улс бол газар зүүн хувьд ч тэр одоо хамтын ажиллагааны хувьд ч тэр олон улсад болж байгаа үйл явдлын талд ч тэр хятадтай илүү ойр шүү. Бид хятадтай илүү нөхөрсөг харилцаатай шүү гэдгээ бас харуулж байгаа үйл явдал болж байна гэж бол барууны судлаачид бас дүгнэн хэлсэн оновчтой санагдж байна. За Оросын холбооны улсын ерөнхийлөгч болон хятадын ерөнхийлөгч нар хоорондоо 10-аас дээш жил бол харилцаатай нийт 40 гаруй удаа одоо төрийн тэргуун болцгоосноос хойш уулзцаасан байдаг. Орос Украины дан эхснээс хойш 11 удаа 10 гаруй удаа уулзцаасан байдаг. За тэгэхээр үүгээрээ юу илэрхийлэх гэдэг нь гэхээр Оросын холбооны улсын ерөнхийлөгч хятадтай Оросын холбооны улс илүү одоо геополитикийн хувьд ч тэр бүх талаас ойр юмаа гэдгийг харуулах гэсэн ийм бас томоохон одоо илрэл гэж бол хэлж болж байгаа. За түүнээс гадна яг эдгээр болж байгаа дайнд нэг ялангуяа Орос Украины дайнд Оросын талд одоо дипломат талаасаа ч гэсэн одоо бэкинг гэж ярьдаг. Арт талыг нь яг одоо хар үгээр илэрхийлж байна. Энгийн үгээр хэлэхэд арт талд нь хятад байгаа шүү гэдгийг бол энэ харуулж байна л гэсэн үг. Тэгэхээр одоо Путиний амбицтэй барууны улсууд дахь амбиц нь ялангуяа одоо Украинд явуулж байгаа энэхүү үйл ажиллагаа, энэхүү дайн нь хэдий ч нэ барууны хоригтой эсэргүүцэлтэй нүүр тулна, төдий ч нэ зүүн талдаа буюу дэлхийн дорнд хэсэгт өөрийнхөө одоо ойрын холбоотнуудыг бол Путин баталж харуулж байгаа бэхжүүлсээр ирсэн. Яг үүнд бол бүгд найрамд гартчихсан Солонгос ард улс, Хятад улс гэх мэтчлэн улсуудыг бол нэрлэж болно. За түүнчлэн Төв Азийн улсуудыг бас нэрлэхийн зүйтэй. Тэгэхээр их булганы сая хэлсэнчлэн хичнээн барууны хоригуудад өртсөн эдийн засаг нь ингээд барууны хэвлэлүүдээр Оросын холбооны улс хэцүү байгаа юм шиг харагдаад байгаа мэт боловч нөгөө тал дээр Оросын холбооны улсад дэлхийн зүүн хэсэг дэх холбоотнууд нь байгаа эдийн засаг нь хэвийнээр үргэлжилж байгаа гэдэг нь бас тийм ч буруу мэдээлэл бол биш юмаа гэдгийг бас хэлчихэд буруудахгүй болов гэж бодож байна. За хамгийн сүүлд Путин болон Трамп нар харин өнгөрсөн оны 8 дугаар сард Украины асуудлаар Аляскад уулзсан байдаг. Украины асуудлын тухайд Ираны дан ердөө эхлэхээс өмнө манай телевизэрчсэн гадаад мэдээгээр бол байнга үзэгч та бүхэнд мэдээлж ирсэн. Америкийн нэгдсэн улсын зурчлалаар Оросын холбооны улс болон Украины данд цэг тавих уулзалтууд бол эхэлж гисэн байсан. Яг хэдий яг цэг тавих хэсэг нь бол тодорхойгүй. Гэхдээ уулзалтууд гурван талыг хамраад болж байна гэдэг нь өөрөө энэхүү дайны төгсгөл ойртож ирснийг одоо илчлэх мэт бас шатаагсан үйл явдал болж ирсэн шүү дээ. За Абу Дабид Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тусгай айлч Стив Виткоф болон хүргэн Жаред Кушнер нар Оросын холбооны улсын төлөөлөгч нар болон Украины талаас ерөнхийлөгч Владимир Зеленский нартай 3 удаа түүнээс ч илүү удаа уулзчихсан байсан. За энэ удаад бол Америкийн нэгдсэн улсын санаачилсан 20 заалт бүхэн инхийн төлөвлөгөө. Яг үүнийг дагуу талууд бол цэг тавьчихсан. За энэ 20 заалт бүхэн инхийн төлөвлөгөөний нэг заалтан дээр талууд нэг ялангуяа Оросын холбооны улс бол одоо нэлээд зөрчилдөөнтэй байр суурьтай байсан. Тэр ямар заалтай гэхээр ерөөсөө Оросын холбооны улс Донбассыг буюу одоо анханасаа энэ дайныг эхлүүлэхдээ зорж исэн газар нутгийг Украины зүүн хэсгийг өөрийн эрх мэдэлтэй авна. Оросын холбооны улс Донбассыг өөрийн болгосон цагт л энэ дайнд цэг тавина гэдэг байр суурьтай байсан. Америкийн нэгдсэн улсын хувьд ч тэр Украинд ер нь энэ газар нутагтаа одоо бууж өгөө гэдэг юм шахалтыг бол үзүүлж исэн. За тэгээд энэ яриа хэлэлцээ бол явж исэн. Гэвч Америкийн нэгдсэн улс болон Израиль хамтраад Иранд дай өдүүлчихсэн. Эргээд Орос Украины дайныг ер нь бол олон улсын анхаарлаас түр холдуулахад нөгөө талаас цаг хугацааны хувьд Оросын холбооны улс илүү хожих ийм нөхцөл байдлыг үүсгэж ирсэн. За Ираны дай эхлэнгууд Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи Америкийн нэгдсэн улсын талуудтай Пакистаны зурчлалаар Пакистаны нийслэл Исламабад хотноо уулзах гэж байсан боловч Ираны тал Америкийн нэгдсэн улсын талтай шууд уулзахгүйгээр төлөөллөөрөө буюу Пакистаны зурчлалаар дамжуулж уулзнаа гэдэг байр суурьтай байсан. За наана Пакистан ингээд зуучилж байгаа боловч Пакистаны цаана бүгд найрамдах хятад ард улс байгаа гэдгийг бол бид мэдчихэж байгаа. Тийм ч учраас
Ираны дайн дээр ялангуяа Ираны гадаад хэргийн сайд яг тухайн уулзалтанд Пакистаны ерөнхий сайдтай уулзсныхаа дараахан Оросын албаны улсыг зорж, Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй дараа нь Бээжинг зорж, Хятадыг зорж, Хятадын гадаад хэргийн сайд Мани нартай уулзсан байдаг. Аль уулзалтаар ялангуяа Оросын албаны улсын ерөнхийлөгчтэй уулзсан уулзалтаар Путин ерөнхийлөгч Ираныг бол одоо бүх талаар яг шууд Америкийн нэгдсэн улстай мөргөлдөөнд орох байдлаар цэвэр зэвсгийн тусламж өгнө гэж хэлээгүй боловч Ираны талд байгаа. Ираныг бол дэмжинэ. Ираныг энэ дайнд бол одоо тодорхой хэмжээнд ахиц гаргана гэдэгт итгэж байгаа гэх мэдгдлүүдийг бол хэлсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол Ираны дайн хэлснээр Оросын албаны улс тодорхой хэмжээнд цаг очсон эргээд энэ дайнд Хятадаас илүү ил гарч Ираныг бол дэмжиж байгаа гэдгийг илэрхийлсэн ийм байр суурьтай байна. Тэгэхээр олон улсад болж байгаа үйл явдлуудын тухайд одоо болж байгаа Путин болон Ши Жинпинг ерөнхийлөгч нарын уулзалтаар талууд шууд ийм томоохон мэдээж мэдээлэл хийхгүй энэ асуудлаар бид нар энэ талд байна ч гэдэг юм уу тий. Гэхдээ ерөнхийдөө бол нэг талд байгаа гэдгээ ойлголцсон ийм байр суурьтай байх болов уу гэж харагдаж байна. За түүнээс гадна энэ уулзалтаар бас нэг сонирхолтой байж болох мэдээлэл хүрэх гэдэг үзэгч та бүхэн санаж байгаа. Дональд Трампыг ирэхэд одоо Девачингийн сүм гэдэг Бээжингийн их алдартай тий жуулчны бас анхаарал татсан зориг газар Хятадын ерөнхийлөгч Ши Жинпинг Дональд Трампыг хүлээн авч уулзсан. За энэ бол түүхэн талаасаа ч гэсэн маш аж холбогдолтой мутга учиртай газар байсан гэдэг бол тухайд мэдээлж ирсэн. За тэгвэл Путиний хувьд ч гэсэн түүнтэй одоо дипломат яриа хэлэлцээнд цай ууж тий одоо ингээд яриа хэлэлцээдэг ийм соёл байдаг шүү дээ. Бас ийм яриа хэлэлцээ өрнөх гэж байгаа. Тэгэхээр энэ нь юу илэрхийлж байна вэ гэхээр Трампыг ирэхэд Ши Жинпингийн ухтаж авсан байдал болоод одоо уулзсан газрууд төлөвлөгөө нь Путинтэй харьцуулахад илүү утга учиртай байсан гэж харагдаад байгаа. Энэ нь юуг илэрхийлж байна гэхээр Хятад улсын хувьд Оросын албаны улстай тэртээ тэргүй найрсаг харилцаатай. Сайн их булганы хэлсэнчлэн ялангуяа эдийн засаг болон худалдааны хувьд Оросын албаны улс экспорт, импорт аль талаас Хятад улсаас ялангуяа энэ дайны цаг үедээ бүрэн хамааралтай байгаа учраас Хятад улс Оросын албаны улстай харилцаанд төдийлөн айх санаа зовх зүйл байхгүй байгаа. Эсвэргээр Америкийн нэгдсэн улстай өгөө авааны ийм харилцаа байгаад байгаа учраас бас илүү одоо ийм утга учиртай ач холбогдол өгсөн ийм уулзалт хийгдсэн болов гэж бас ийм сонирхолтой дүгнэлтийг бол гаргахад хүргэсэн байгаад байгаа. Тэгэхээр өргөжлөлөөр хэдэл яг энэ судлаач нарын зүгээс бас ямар байр суурьтай байна гэдгийг шууд хүргэлээ. Ямар хүлээлттэй байныг Владимир Путин болон Ши Жинпинг нарын одоо уулзалтын үеэр одоо юу яригдах ямар одоо асуудлууд хилцэгдэж шийдэл хүрэх болоо гэдэг ийм одоо хүлээлт дүгнэлтүүд яхаарахгүй судлаачдад хэдийн хийгээд хэлсэн байгаа. Тэгэхээр үргэлжлүүлэн та бүхэнд бүс нутгийн эдийн засгийн ээж бүрийн түншлэлийн институтын төлөөлөн өдөрдох зөвлөлийн дарга Батцул болон Хятад судлаач доктор Баатар Хүү нарын одоо энэхүү уулзалтын талаар ямар хүлээлттэй байгааг тааруулъя. Орос болоод бүгд найрамд Хятад улсын худалдаанд тулгарч байгаа асуудал бол өөрөөр хэлбэл нөгөө санхүүгийн олон улсын банк санхүүгийн хоригийн асуудал байна. Тэгэхээр энийг цаашдаа энэ өндөр үнийн дүнтэй асуудал дээр хэрхэн яаж шийдвэрлэх вэ? Хятадын төрийн өмч томоохон аж ахуйн нэгжүүд шууд Оросын албаны улсад руу яаж худалдаа хийх вэ гэдэг тухай асуудлуудыг төрийн тэргүүнийхээ төвшөнд ярилцах. Ялангуяа Оросын албаны зүгээс энэ асуудлуудыг одоо бүгд найрамдах төрийн тэргүүний зүгээс зөвшөөрөх тухай асуудлуудыг илүү хүндэх болов гэж бодож байна. За хоёр дахь нь бол тэр одоо геополитик улс төртэй холбоотой асуудлууд байгаа. Гэхдээ ерөн зөвөр одоо ингээд сүүлийн 30 жилийн дэлхийн өөрчлөлтийг хараад байхад өмнө нь бол одоо улс орнуудын хувьд бол улс төрийн харилцаа чухал байсан бол одоо ингээд Трампын Хятадд хийж байгаа айлчлал энэ юу харахад улс төрхөөс илүү эдийн засгийн харилцаа чухал болчиход эдийн засгийн харилцаагаа дагаж улс төрийн харилцаа яаж явах вэ гэдэг тухай асуудлууд одоо хөндөгдөж байна. Тэгэхээр илүү эдийн засгийнхаа тал руугаа яриа хэлцээрүүд явах болов гэж бодож байна. Америкийн худалдааны энэ балансжуулахын төлөөх энэ хилцэлд Орос улбаны улсын зүгээс одоо ямар оролцоо боломж өөрөлдөл энэ дээр ямар тоглолт хийж болох уу тээвэр гэх мэтийн юм энэний талын бас эрэлхийл байхыг үүсэхгүй. Дараа нь бас нэг нэлээд анхаарал татж байгаа зүйл бол мэдээж энэ Орос Украины хямралт нөхцөл байдлыг бууруулах багасгах энэ талд энэ хоёр одоо юу гэдэг Оросын ч Украин ч хин хэнийх нь одоо төр засгийн улсууд үнэхээр одоо энэ 4 жил гарсан учраас бас энэ хямралт нөхцөл байдлаас татгалзах талаар ийм албан бусаар одоо сошиал хаяууд дээр ингээ мэдээлэл яваад байгаа учраас энэ талд Хятад улсын зүгээс бас дэмжлэг үзүүлэх, зуучлалын үүрэг гүйцэтгэх дэмжлэг үзүүлэх гэсэн ийм өсөл зорилготой
ирж байхыг үгүйсгэх аргагүй. За 3 дугаарт Америк энэ орон зай хоолойгоос шалтгаалаад хятад улсад ийм 20% нийлүүлэлтийн эрчим хүчний бараг бүтээгдэхүүн буюу одоо газрын тос байгалийн эндэрсэн 20% нийлүүлэлтийн саад дээр энийг өнгөрсөн жилийн 100 одоо сая тонныг энэ нефтийг дахиад энийг өсгөх 120 рүү авч чадлаар эхний ээлжинд хоёр талын худалдааны яамдууд бол зөвшөөрөлтөд хүрсэн баг. За үүнийг бол одоо өндөр түвшинд энэ 120 гэдэг тоон дээр тогтох болов гэсэн нэг ийм хүлээлт байна. За энэхүү 2026 оны 5 сарын 19-оос 20-ны хооронд одоо Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин болон Ши Жинпин одоо төрийн өндөр дэд хэмжээний одоо энэ уулзалтыг одоо хийж байна. Яг харахгүй уулзалтын өмнө Владимир Путиний хоёр улсын хоорондын эдийн засгийн харилцаа за мөн худалдааны талаар бас нэг томоохон мэдээллийг хийсэн байгааг одоо хүргээд ерөнхийдөө бол хоёлаа дүгнэлтээ хэлээд энэ хүү шууд хөтөлбөрөөр дуусгая гэж бодож байна. За Владимир Путин юу гэсэн байна гэхээр Орос улбаны улс болон бүгд найрамдах хятад ард улс нь хоорондоо байгалийн нефтийн салбар дээр томоохон нэг одоо гэрээ хэлэлцээрийг бол эцсийн шатанд нь хүрэхэд одоо нэлээд ойрцсон байна. Энэ айлчлалаар мөн эцсийн шатанда одоо батлагдах болов гэсэн ийм одоо хүлээлттэй байна гэсэн ийм үгийг Владимир Путин одоо өнгөрсөн 7 хоногт бол хэдийн хэлж гисэн байгаа. Тэгэхдээ яг ямар төсөл гэдг нь бол тодорхойгүй. За одоо үүнээс үл хамааран яг харахгүй энэ хоёр улсын маань хоорондын эдийн засгийн харилцаа холбоо хамтын ажиллагаа одоо улс төрөөс гадна бас тэ чухал зүйлээ гэдгийг саяны судлаач Бацул бас өөрийнхөө яриан дээр бол хальт дурдж ярьж байна. Эдийн засгийн харилцаа гэдэг нь өөрөө бас энэ олон улсын үйл хөдлөл одоо төрийн өндөр албан тушаалтнуудын хоорондын энэ уулзалт ажлууд хэдгээрийн яригдж байгаа сэдвүүдийг бас ингэж чиглүүлж залдаг ийм одоо үе цаг ирсэн юм биш үү гэсэн ийм дүгнэлтийг бас Бацул судлаач маань хийж байх шиг байна. За тэгээд Монгол улсын хувьд хоёр хөршийнхөө дунд байрлаж байгаа өөр хөрш байхгүй учраас мөн худалдааны хувьд ч гэсэн түүхийн хувьд газар зүйн хувьд гээд маш олон салбарууд дээр энэ хоёр улстайгаа салшгүй холбоо хамааралтай учраас яг харахгүй бидний анхаарал татах сэдв болоод байна тийм ээ. Хоёр улсын ерөнхийлөгчийн хувьд нийт 40 гаруй удаа уулзсан гэж хэлж байсан. Тэгэхээр энэ жилдээ дор хаяж 2 удаа уулздаг гэсэн. Энэ удаагийн уулзалт нь яагаад онцлог байна вэ гэхээр нэгдүгээрт олон улсад болж байгаа томоохон үйл явдлууд. Хоёрдугаарт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трампын айлчлалын 7 хоног хүрэхгүй хугацааны дараа болж байгаа гэдгээр бас маш онцлог болж байгаа. Энүүгээр юу хэлэх гээд байна гэхээр хоёр улсын ерөнхийлөгч нар тогтмол уулздаг. Тийм учраас энэ удаагийн айлчлалаар мэдээч хэрэг хоёр улсын хооронд болж байгаа худалдаа олон эдийн засгийн хувьд 40 гаруй баримтчилт гарын хэсэг зураг гэх мэтчлэн үйл явдлууд үр дүнгууд бол гарна. Гэхдээ маш томоохон дэлхийн нийтийн анхаарлыг татсан тийм үр дүн бол хүлээлт бол угаасаа байхгүй байгаа. Гэхдээ Оросын улбаны улсын хувьд нэг ялангуяа дэлхийн тавцанд өөрсдийгөө хятад улс бол бидний байнгын хамтрагч шүү, бид илүү ойр шүү гэдгээ харуулж байгаа ийм одоо бэлэг тэмдгийн чанартай үйл явдал болж байгаа л хятад улсын хувьд бид бол одоо хөгжингөө орон болсон. Бид Америк нэгдсэн улстай ч Оросын улбаны улстай ч хүссэн үедээ урьж авчираад уулзнаа гэдгээ өөрсдийнхөө байр суурийг дэлхийн хүчний тэнцвэрийг шинээр одоо энэ тоглоомын дүрмийг өөрчилж байгаа гэдгээ батлан харуулж байгаа ийм бас том одоо утга учиртай үйл явдал болж байгаа. За тэгээд энэхүү шууд хөтөлбөрийн төгсгөлд бас яг судлаач Ташаравдан манад ярилцлага өгч байхдаа хэлжсэн дүгнэлтийг давтан хэлмээр байна. Тэр бол манай хоёр хөршийн харилцаа сайн байх нь манайд ашигтай. Энэ хоёр ерөөсө түүхэн талаас ч бид нар харах юм бол энэ хоёр хөрш хоорондоо муу харилцаатай байвал бид яах вэ? Хамгийн одоо дэлхийд тэргүүлэгч эдийн засгтай хоёр хөрштэй энэ хоёр хөрш хэрвээ хоорондоо муудах юм бол Монгол улс хэнийг нь дагах вэ гэдэг гэх мэтчлэн маш том сорилтуудтай тулгарна. Тийм учраас энэ хоёр одоо хөршийн харилцаа сайн байх нь бидэнд давуу талтай, бидэнд сайн учраас энэ удаагийн айлчилж гисэн бидний хувьд бас ингээд ажиглаад анзаараад бол харж байхад бол таатай байна. Тэгээд үзэгч та бүхэнд бас энэ хүү айлчлалын талаарх дэлгэрэнгүй цаашдын шинэ мэдээллүүдийг өнөөдөр ялангуяа шинэ мэдээллүүд бол мэдээж уулзалтын үр дүн гарна. Тэнгэр дэлхийд тогтмол хүргэж явах болно. Өнөөдөр Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний бүгд найрамдах хятад ард улсад хийж байгаа айлчлалын талаарх шууд мэдээг бид та бүхэнд хүргэлээ. Студид гадаад мэдээний хөтлөгч продюсер Игема болон их болгоноор ажиллалаа.